Ард түзөө үзүүлж байна. Зохиолч Цэндийн байгалмаа. Маргааш гэж өдөр байдгийг хизээч бүү март. Араман. Багш эмэгтэй. Эрдэнэ орой гэртээ хараад эхнэртэйгээ хүүгийнхээ талаар хэрхэн ярих талаар бодож явлаа. Ёстой хэцүү юм чинь энэ байдгийн байна да. Группээ энэ өндөрлөгт хүрэхийн тулд өнөөдрийн хүртэл толгойдоо их зүйлийг бодож арга гарцыг нь олж явсан ч өнөөдөр хүүгийнхээ талаар битгий хүүд мөнгө өгөө гэж эхнэртэй хэлэх арга олохгүй байх чинь төвөгтэй ч юм болж байх юм да. Гэтэл ч гэрийнх нь гадаа ирсэн бололтой жолооч нь ерөнхийлөгчөө бид хүрээд ирлээ. Гэх дуунаар нүдэнийн бодлоосоо салах гэсэн мэт нэгэнтээ толгоогоос ихсрээд машинаас буув. Гэртээ ороод яриагаа хаанаас эхлэхээ мэдэхгүй димээл хоолцоо эргүүлэн сууж байснаа хандаа хэмээн зөөлөн дуудвал хань нь өмнөөс нь хараад миний хөгшин ядарч байна уу? Царай чинь нэг л базаахгүй байх чинь. Гайгүй дээ. Харин чамтай нэг зүйлийн талаар ярилцах хэрэгтэй болоод. Юу хэлээх вэ? Би сая гэртээ ирэн иртэл энэ яриаг хэрхэн эхэлж хэрхэн тайлбарлах вэ гэж толгоогоо гашилтал бодлоо. Ингэж удаан бодсон ч би одоо хүртэл хариултаа олж чадаагүй л явна. Тэгэхээр ихийнхэн төвөгтэй асуудлын талаар ярих болж байна да. Тийм байна. Миний хувьд дэм болж чадах юм маруухан гэдгийг чи минь мэдэх хүн. Энэ тал дээр чи надаас илүү. Тийм ч болохоор би ингээд толгоогоо өвтгөж явна. Чи намайг зөвөр ойлгоод миний ярихыг эхнээс нь дуустал нь сонсороо химээгээд өмнөх цайнаасаа балган хоолоогоо засснаа. Чи бид хоёр ганц хүүтэй. Хүүдээ бид өөрсдөөцөө ч илүү хайртай. Харин тэр хайраар дутааггүй хүү маань хүний газар очоод замаа алдаж байна. Намайг очиход даанчтай гэмээр байдалтай угтаж авсан. Би чиний санааг зовоохгүй гэсэндээ хэлээгүй өдий хүрлээ. Санчир чамтай юу ярьсан болоод чамаас мөнгө аваад байгааг би мэдэхгүй. Мэдхийг ч хүсэхгүй байна. Харин ганцхан чамайг үннийг мэдэж хүүгээ аврахын тулд надтай хамт сэлүүрдэн их далайгаас гаргаж аваасай гэж л хүсэж байна. Чи жаахан ойлгомжтой ярил да. Тийм ээ. Санчир надтай ярьсан. Аав намайг би дааж амьдрч сураа гэд халаасны мөнгө өгөхгүй зөвхөн сургалтын төлбөр өгөхөөр болсон гэж хэлсэн. Та хоёрын хооронд юу болсон болоод ингэж байгаа юм бэ? Хүү маань сагс уурч замарч байна. Намайг очиход гэрээр нь дүүрэн согтуу залуус. Хүүхнүүд ичид зовж байгаа ч малга. Хүүгийн найз охин гинүү нэг шар толгойтой хараажаар амьдрал үтсэн байрын хүүхэн байна лээ. Би тэсгэл алдан хүүг зодтол өнөө хүүхэн цагдаа дуудаад тэгээд би тентхийн саатуулах газар нэг хонцоход цагдаа нараар нисэх онгоцны буудал хүргүүлээд шууд ирсэн минь тэр. Харин химээснээ үгээ татан авлаа. Хэрв инхээ хэлчихвэл санчир танин гэсэн юм чинь иймээ тиймээ юм болж бүр хараанаас мултарч магад. Ханд миний ярьсан бүхний хүүд хэлж л таарна. Тэгэхээр болохгүй хэмээн бодоод дахин цайнаасаа балгавал ханд өмнөөс нь хөдөлгүй харж байснаа санаанд ормгүй тайван дуугаар. Ийм учиртай юм бий. Би бүр гайхаад байсан юм. Би бүгдийг ойлголоо. Би одоо дахиж мөнгө өгөхгүй. Ер нь хоёулаа хүүгээ хажуудаа авъя. Чи ч сургалтын төлбөрийг нь битгий явуул. Боддгол бодол. Чамайг ингэж ухаалаг тайван хүлээж авахыг мэдсэн бол би дэми юмд толгоогоо шаналгаж тийм ээ химээгээд инээвэл ханд бас өөдөөс нь инэв хийлээд чи намайг гүйцэд мэддэг болоогүй л байна да. Ингээд гол асуудлаа шийдээд хоёул цаашаад хэрхэх талаар ярилцсаар сая нэг унтцгаав. Ханд группийнхээ дунд сургуулийг хариуцдаг бөгөөд захирал нь билээ.
Маргааш нь өрөөндөө хүүгээ хэрхэн зөв замд нь оруулах талаар бодож байтал хаалгыг нь тогшин англи хэлний багш наран туяа орж ирэн түүнтэй инээмсэглэн мэдлээд "Захирлаа, би танаас маргааш чөлөө авах гэсэн юм." "За, юу болов?" "Би танд хэлж байсан да. Америк явахаар хөөцөлдөж байгаа гэж. Маргааш ярилцлаганд орох болцоход." "Аа за, тэгдээдэг. Баярлалаа танд. Та зүгээр үү наад царай чинь?" "Би зүгээрээ сайн байгаа. Ингээд Санчир ойрдоо чамтай ярив уу?" Санчирын нэрийг дуулаад наран туяагийн хазар нь үл мэдэг ягаарн байснаа инээмсэглэн. "Үгүй, яриха болчихсон. Оцсныхоо дараа нэг л удаа сайн явж ирлээ гэж ярьсан. Тэгээд дахиад чимээгүй л байна." "Чи ингээд манай хүүд хэрвээ?" "Ийм юм асууж байгаа нь зүйд нийцэхгүй эвгүүч гэлээ. Би захирлаас гадна их хүн. Тийм болохоор ойлгож байгаа зү. Тэгэлгүй яах вэ, захирал багшаа? Санчир надад хайртай суун гэдэг байснаа яваад л намайг мартчихсан. Үннийг хэлэхэд би ч гэсэн санчиртай хайртай. Одоо энд ингээд байх надад хэцүү байгаа болохоор би Америк явах гээд байгаа юм" хэмээн сулхаан дуугарвал ханд ширээнийхээ араас босон ирж мөрөөрн тэврээд. "За, чи ямар тач маргааш элчингийнхээ ярилцлаганд ороодох. Тэгээд дараа нь би чамд нэгэн нууц хэлье. Энд удаан ярихад цаг нөхцөл нь боломжгүй байна. Чи маргааш орой манайд хүрээд ир." "За, захирал багшаа." "За одоо явдаа. Сэтгэлээр унаж болохгүй шүү охин минь." "Баярлалаа. Тийм ээ, би хичээж байна" хэмээгээд өрөөнөөс гарах наран туяаг хараад бодолд автав. Санчир ээжийнхээ өрөөнд компьютер дээр сууж байтал ээж нь орж ирээд "Миний хүү харих болоогүй мó?" "Аа, энэ тийм харчхаад явлаа. Манай сургууль англи хэлний багш шалгаруулж авах гэж байгаа. Нэг охин шалгуулах гээд ирсэн байна. Ээж нь шалгаадах. Битгий саад болоорой, мэдээ?" "За, ойлголоо доо." Гаднаас зөвшөөр лаван орж ирэх бүсгүйг хараад Санчир анхныхаа харцаар дурлав. Нүдэнд дулаахан, жижиг бие дээрээ зогтсон, жижигвтэрч гэлээ хэлбэр сайтай нүдтэй. Хацар нь чимэг хонхоох цэвэрхэн цагаан царайтай тэр бүсгүй цаанаа л нэг эгдвэтэй харагдана. Хэдий олон охинтой үерхэж явсан ч энэ нэмэгтэй ягаад ч юм тэднээс нэг л өөр харагдаад байв. Наран туяаг гарсны дараа Санчир ээжийнхээ дэргэд очин мөрөөрн тэврээд "Ээж, авна үсттэй." "Харин яадаг юм бэлээ? Уг нь гайгүй юм шиг байна." "Ээж, авчхаа, сайн л юм байна штэ. Чи яаж мэдж байгаа юм ингээд? Зүгээр харахад л андшгүй юм шүү" хэмээн хэлээд бандсандаа гараа аван компьютерийнхаа ард очин суувал ханд хүүгээ харан инээмсэглээд хоолойгоо засан төв болгосноо. "Гайгүй ч гайгүй юм. За яах вэ? Хэрв авбал дунд ангийнхнаас эхэлж заалгая да. Биднэрт ордог багш чинь юу ч мэддгүй юм бэлээ." "За яаж вэ?" "Үгүй юу л да. Манай ангийнхан ер нь бүх 12-ийнх нь л тэгж ярьцгаадаг." Ханд хүүгийнхээ байгаа байдлыг харан инээмсэглээд гарч явснаа төд удалгүй наран туяаг дагуулan орж ирээд. "За багш нь чиний хувийн хэрэгтэй танилцаж дууслаа. Маргаашнаас ажилдаа орж болно." "Нэрээ юу, танд маш их баярлалаа. Танай нэр хүндтэй сургуульд багшлах болсондоо би баяртай байна. Өнөөдөр чи сургуулийн дотоод дүрм журм бусад зүйлстэй танилцсан. Хуваарийн дагуу маргааш 2 дугаар цагаас эхлэн бийдааж хичээлээ заана. Эхний цаг дээр хуучин багшийн хичээл дээр сууж арга барилаас нь суралц. Өөрийнхтөөгөө харьцуулан дүгнэлт хийгээд ажилдаа ордоо." "Ойлголоо. Би одоо шууд суусан ч болох уу захирал багшаа?" "Болно. Манай сургууль ганцхан гол зорилготой. Чанартай суур боловсролыг эзэмшүүлэх. Түүнийг л дагаж мөрдөндөө чадна үсттэй. Би чадах чинээгээрээ хичээх болно." "За тэгвэл би хичээлийн эрхлэгчийг дуудаад чамайг дагуулan явж сургууль дотоод дүрм журамтай танилцуулъя." "За баярлалаа" хэмээгээд босох гэтэл ханд "Төр хүлээж байгаарай. Энэ миний хүү байгаа юм. Одоо 12 дугаар анги. Их сургуульд бид гадагшаа явуулах бодолтой байгаа. Чи манай хүүд гэрийн багш давхар хийвэл амжих уу?" "Тэгэлгүй яах вэ? Хүү сайн хичээвэл бид хангалттай сурч чадна гэж бодож байна." Санчир үүнийг сонсоод хөлн жингүүд нь дээшээ нисмээр болоод ирэхэд инээдээ барьж ядан юу харж хийж байгаагаа ч мэдлгүй худлаа компьютерийн дэлгэц ширтэн цааш харан сууж байтал ээж нь түүнийг дуудан
Санчраа, миний хүү нааша хардаа. Энэ багш чиний гэрийн англи хэлний багш боллоо. Өгөнд нь сайн орж хэлээ олигтой сураарай. Багштайгаа танилц. Сайн байна уу та? Намайг Санчир гэдэг. Сайн байна уу? Намайг Нарантуяа гэдэг. Ээжийнх нь хажууд хэлчихье. Би чанга багш шүү. Битгий захирлын хүүхэд гээд өгөнд орохгүй байгаарай. Ханд үүнийг сонсоод таалагдж буй бололтой толгой дохих үзэгдэнэ. Ойлголоо доо эгчээ. Одоо би чиний эгч биш, намайг багшаа гэж дуудаж бай. Тийм биз дээ захирал багшаа. Тэгэлгүй яах вэ? Гэтэл ч хаалга тогшин хичээлийн эрхлэгч орж ирснээр тэдний яриа өндөрлөв. Гэрийн бараа хардаггүй байсан Санчир англи хэлний гэрийн багштай болсноос хойш байнга л гэртээ байж байдаг болов. Үүнд Эрдэнэ ханд хоёр олзуурхан талархна. Тэд орой хичээл тарсны дараа 7 хоногтоо 3 өдөр хичээлдэг байв. Нэг өдөр ийхүү хичээлээ хийж суутал Санчирын гар утас дуугарав. Тэрээр дугаарыг нь харчхаад утсаа авангуудаа "Ээжээ, бид яг хичээлээ хийгээд завгүй байхад анхаарал сарниулчих юм" хэмээн том дуугаран авбал цаанаас нь ханд "Сайн байна. Чамайг англи хэлэндээ их сайн болж байгаа" гэж багш чинь хэлж байсан. Өнөөдөр аав ээж хоёр нь хүлээн авалттай болчихлоо. Багштай нь ярий да. Тантай ярий гэж байна хэмээгээд утсаа Нарантуяад өгөв. Байна уу? Та хоёр хичээлээ хийж байна уу? Багш нь чамаас нэг юм гуйх гээд. Тэг бололгүй яах вэ? Өнөөдөр ах эгч хоёр нь хүлээн авалттай болчихлоо. Чи хүүд хоол хийгээд өгч болох уу? Өөрөө ч бас хоолоо идчихгээд яв. Бид хоёр жаахан оройтох юм шиг байна. Бололгүй яах вэ? Ганцаараа амьдардаг гэсэн хэвээрээ юу? Нөхөртэй болчихсон бол уцтаад хэлчихээрэй. Эсвэл багш нь ярих уу? Санаа зовлтгүй багшаа. Одоогоор нөхөрт гараагүй ганцаараа байгаа. Тэгэхээр та хэнлүүч ярих шаардлагагүй. За ашгүй дээ. Тэгвэл та хоёр ханиндаа хоолоо хийгээд идчих. Би санаа амар явлаа. Тэгдээ цагийг сайхан өнгөрүүлээрэй багшаа. Баяртай. Ээж юу гэж байна? Аав ээж нь орой хүлээн авалттай болчихлоо. Намайг чамд хоол хийгээд өгчгөө гин. Ямар хоол хийх вэ? Чи надад юмнуудаа заагаад гаргаад өгөөч. Санчир босон өөрөө ч хоол хийдэггүй болохоор бараг бүх юмаа онгойлгон үзэж байгаад сая нэг хэрэгтэй бүхнийг гаргаж өгөв. Нарантуяач хоол хийх хооронд Санчирыг энэ дасгалыг ажиллаж бай хэмээгээд гараад явлаа. Санчир яагаад ч юм өөрийгөө ингээд эхнэр авчихсан айлын эзэн болсон мэт санагдаад болох биш. Тэрээр Сим өлмий дээрээ гитэн галтогооны өрөөг буландан харуул Нарантуяа яг л гэртээ байгаа мэт амандаа дуу аялан цаашаа харан ширээн дээр нэгийг хэрчин байгаа харагдав. Санчир ингээд л хараа зогсоод баймаар нэгэн бол араас нь очоод тэврээ давмаар дэггүй зан хөдөлж байснаа. Угаас төрөмхий зан дийлэн гүйж очоод араас нь тэврээ давчихв. Хүй, чи чинь яаж байна? Алив 50 наад гараа. Үгүй би ээжигээ хоол хийж байхад дандаа ингэдэг хэмээн худал яривал. Чи тэгээд мөөмө иддэггүй химээснэ тас хийтэл инээд алдвал. Тэгдэг. Яадаг юм? Яг ингээд хэмээгээд ингэрлүүн мацвал Нарантуяа тоглоом нь хитэрч байгааг ойлгон Санчирыг гараас нь барин өөрөөсөө холдуулаад хазар дээр нь чанга гихч нь алгадаад. Тоглоомч нь хитэрч байна. Би чиний багш болохоос танай гэрийн үйлчлэгч биш. Ерөөсөө чамд хичээл заахаа боллоо. Уучлаарай багшаа. Таныг их энгийн байдаг болохоор би тогломоор санагдаад та хичээл заахгүй бол ээж намайг баллан штэ. Надад ямар хамаатай? Би явлаа химээгээд гарах гэтэл Санчир үүд алдалтан зогсоод. Би дахиж ингэхгүй дээ, амлаж байна. Та битгий яв тэгхүү. Амлаж байна уу? Тийм ээ, амлаж байна. За тэгвэл одоохон өрөөндөө очиж хий гэсэн юмыг хийгээд байж бай. Та явахгүй гэсэн биз дээ. Явахгүй тийм ээ? Тийм ээ, тийм. Харин одоо хоёулаа байх ёстой байрандаа байцгаая. Санчир урмгийнхэн алдалсан гараа аваад толгоогоо өнжүүлэн өрөөлөвгөө яв. Түүний энэ байдлыг хараад Нарантуяа тэсгэлгүй инээд алдчих гээд байсан тул цааш иргэн гараараа амаад орж байгаад баахан инэв. Хоолоо идэж байхдаа ч хуучин шигээ их юм ярилгүй чимээгүйхэн хооллож дуусав.
Наран туяа 2 аяга угааж тэр хавийн завааруулсан зүйлсээ арчичаад санчрын өрөөнд орвол санчир ширээгээд ирлээд унтаж байв. Энэ хүүхдийг дээ хэмээн амандаа өглөөд дөхөн ирвэл ширээн дээр маш томоор намайг уучлаарай багшаа хэмээн бичсэн байсанд инээдээ барьж чадсангүй. Унтаж буй санчрын толгойг илбэл санчир харин унтаагүй байсанд л түүний нэг хөлөөс тэврэн наран туяа би чамд хайртай. Нэрэн шүү. Чи надад багш шиг хизээч харагдаж санагдаж байгаагүй. Би ээжийг ятгах байж чамайг багшаар авахар болсон. Би анх хараад л чамд дурлсан. Чиний хувьд би жаахан хүүхэд. Тэгтээ би жаахан банд биш. Чи дахиж ингэж тоглохгүй гэсэн биз дээ. Би тоглоогүй байна. Битгий уурлаарай. Чамд ч гэсэн би таалагддаг. Тийм биз дээ. Үгүй гэж битгий худлаа яриараа. Чи чин сурагч, харин би багш. Чамаас зөндөө игч, тийм юм байж болохгүй. Их л бодож 5 насаар л игч үсттэй тэр ямар хамаа байна. Болохгүй санчир минь хүмүүс ч юу гэх юм. Тэд нар заавал мэддэх албагүй, ер нь мэдгдсэн ч яадгийн, хинт хамаатай юм. Чи унтаад зүүдлээд байна уу? Хэмээн наран туяа яриаг өөрчлөх санаатай асуувал санчир өндийн босож ирээд түүний 2 хацраас барин өөрлөгөө харуулж байгаад би унтаагүй. Чи надад үгээ хэл. Яг одоо хэл хэмээн өөдөөс нь цоо ширтлээ. Чи азан л та. Тэгээд сайн бод. Юуг нь бодуулах гээд байгаа юм бэ? Наран туяа юу гэхээ мэдэхгүй хэсэг азнаж байснаа энийг би л хориглох ёстой хэмээн бодоод за би үгээ хэлье. Үгүй, би чадахгүй. Надад хайртай хүн байдаг. Үүнийг сонсоод санчрын гар нь суларсаар аажуухан тавиад өнөөдөр би их ядарч байна. Хичээлээ дуусгая. Ер нь хэд хоног хичээлэж чадахгүй байх. Дур хараалвал чи асуусан, би хариулсан, баяртай хэмээгээд тэднийхээс гарав. Санчир наран туяа гарсны дараа хэнд ч юм гомдон уйлчхав. Новш гэж яагаад ийм гэж? Тэрний ихч байх тийм том шалтак юм уу? Би чамайг өөрийн болгохтой л болгоно. Харж л байгаарай. Тэгээд намайг жаахан хүүхэд байна уу? Үгүй юу мэднэ үз? Тийм ээ. Би бууж өгөхгүй. Аав юу гэдэг вүлээ? Чи ялахын тулд л амьдрт сур. Хизөө болохгүй гэж хойш суулгүй. Тэр бүхнийг ялахын тулд бүгдийг ялахын тулд амьдр. Тийм чадaltaй бол. Нэгэнд чи ялалтанд хүрэхийн бол түүний дараа бүгд чамд өвдөг сөгдөн өршөөл ирэх болно. Хизээч битгий бууж өг. Тийм ээ. Би ялахтаа л ялж чамайг өөртөө дурлуулах болно. Хэмээн шүд зүүн бодоод нулимсаа харчин усанд орохоор босов. Тэр өдрөөс хойш санчир хичээнгүй сайн сурагч болов. Наран туяатай дахиж энэ талаар нэгч ярьсангүй. Бүр өөдөөс нь ч харахаа байв. Наран туяа хэсэг хугацааны дараа хандыг асуусан болохоор дахин хичээл зааж эхэлсэн ч санчир хүний урманд түүнтэй ээлдэг байхаа болжээ. Яг л багш сурагч шиг заасан бүхнийг нь хичээнгүйлэн сурч өгсөн даалгаврыг бүгдийг нь хийдэг болов. Наран туяа санчрыг ингэх тусам түүнд татагтаад байгаагаа мэдэрлээ. Энгийн яриа өрнүүлэх гэж хэд оролцсон ч санчир өнөөхөл дүнсгэр мөрөн луга байгаач. Наран туяа нэгэн өдөр тэднийхээс гараад өөрийн ирэхгүй уртаар санаа алдаж байснаа орцных нь өмнөх сандал дээр суугаад асгарах нулимсаа тогтоож дийлсэнгүй. Энэ бүхэн надаас л боллоо. Би чинь багш хүн шүү дээ. Яаж ч бодсон яаж болох юм бэ? Тэгээд яагаад намайг болохгүйг нь мэдсээр байж энэ хүүд ингэж хайртай болгож байгаа юм? Би одоо яах вэ? Толгоогоо өргөх цөгөө байсангүй уйлсаар л. Гадаа хідэнэ харанхуй болсон аж. Гэтэл хин нэг нь түүнийг мөрөөр нь тэрхэд гайхан харвал санчир. Санчраа би төвчгүй. Чи яах гэж намайг өөртөө дурлуулсан юм бэ? Чи яах гэж надад тэр үгийг хэлсэн юм бэ? Тэгээд одоо яагаад намайг ийм байдалд оруулж байгаа юм бэ? Хэмээн араас нь урсхан энгэрт нь яг л үеийн хайртай залуудаа эрхэлж буй мэт мэгшин. Намайг уучлаарай. Би чамд үнэхээр хайртай. Чамайг өөрийн болгохын тулд би чадах бүхнийг хийн гэж өөртөө ам өгсөн. Тэгэхдээ чамтай ийм байдалтай байж чамайг буулгаж авах гээгүй юм шүү. Надад итгээрэй.
Би зүгээр л хэрхэн өөртөө дурлуулах вэ хэмээн өдөржин шүнжин боддог. Тэгээд чамайг харахаараа би яаж чаддгүй болдгийм. Би өөрөө ч бодож амжаагүй байтал ялчглаа. Одоо чамайг би хаашаач тавихгүй. Бид хоёрт их л асуудал гарах байх та. Ямар асуудал гэж? Хамгийн ихэнд ханд багш тэгээд танаа аав. Би ханд багшийг хүндэлдэг. Танаа сургуульд ажилд орох гэж ямар их хүсэж мөрөөдөж байж орсон бэлээ. Тэгтэл энэ бүхнийг дуулаад ханд багш яавчиг надад аятай байхгүй. Аав ээж хоёр яах вэ болно? Тэр тусмаа ээжээс санаа зовлтгүй. Бүр болохгүй бол хоёулаа гадаадд очиж амьдрий. Аав хүчтэй эсэргүүцвэл би яахаа мэдэж байна. Одоо битгий санаа зов за. Гээд доош явган суугаад нулимсыг нь арчиж өгөн уруул дээр нь зориг муутай үнсэж үлээ. Энэ өдрөөс хойш Санчир наран туяа хоёр байнга тэднийд өдөртөө байдаг болов. Нэг өдөр хоёулаа усанд орж байтал хаалган дуугарах дуулахад хаалганы дууг сонсоод наран туяа Санчирт шигдэн аяархан "Яана хүн ирж байна. Чи хаалга дотроосоо түгжээгүй мүү?" "Тийм байна. Уг нь төгцсөн юмсан. Түгжээгүй юм болов? Би одоо яах вэ? Ядаж байхад хамт усанд орж байдаг." "За яавал гэж эрт орой хизээ нэгэн цагт мэднэ. Нэгэн бодлын амар болчихлоо. Санчраа би гарч чадахгүй нэ. Би одоо яах юм бэ? Чи нэг арга бодолтой." Ямар ч байсан хоёулаа уснаас гарыг. Ээж л байхдаа аав эрт ирдэггүй юм. "Үгүй би гарахгүй." "Чи тэгээд энд хонох гээ юу?" "За альвэ би байна. Зоригтой бай." "Үгүй ямар тач чи эхлээд гараад хэл. Тэрний дараа би гарыг." "Ямар баларсан юм бэ?" хэмээн амандаа шивнэн бучуухан хувцас өмсөж эхлэв. Санчрыг гарангууд хаалгаа дотроосоо төгжвөл ханд багшийн дуу гарч "Өө, миний хүү усанд ороо юу? Өнөөдөр хичээлгүй байсан юм уу?" "Хичээлтэй, хичээлэл хийж байна" хэмээгээд инээвэл ханд гайхан хараад "Хаана хичээл хийж байна гэж? Өрөөнд чинь хинч байхгүй байна. Усанд оронгоо хичээлээ хийсэн юм аа ээжээ." "Аа, багш нь чамд унших ном өгчгөөд явсан юм уу? Миний хүү сайн байна. Одоо бүр усанд орохдоо хүртэл хичээлээ хийгээд." "Багш яваагүй байгаа." Хаана байгаа юм? Худлаа ээжээрээ тоглоод байна уу да эн чинь. Би ядраад чамтай тоглох мантай л байна да хүү минь. "Би тоглоогүй. Танд би одоо нэг юм харуулна. Харин битгий харчхаад шоконд орчхороо доо." "За юу байдаг вүлээ? Миний хүү найз охинтой болоо юу?" "Ааха. Аргагүй л багш хүн шиг мэдрэмжтэй байна шүү. Миний найз хүүхэн маань угаалгын өрөөнд танаас нуугдаад байж байгаа." "Яхаараа нуугддаг юм? Би таних юм уу?" "Та маш сайн танина. Бүр бид хоёрыг танилцуулсан." "Юу? Би юу да? Арай." "Тийм ээж. Би наран туяад хайртай. Наран туяач надад хайртай болсон." "Эн чинь юу болоод байна? Алив чи наана байвал гараад ир" хэмээн чанхан дуугарвал угаалгын өрөөний хаалга онгойн наран туяа доош харсаар гарч ирээд хэрэг хийсэн хүн аятаа доош харан зогсвол ханд хажууд нь очин хацар дээр нь алгадаад "Чи яаж байгаа чинь энэ вэ? Би чамайг миний хүүд англи хэл заагатхаа гэсэн болохоос жаахан хүүхдийн толгой эргүүлээдгээ гэж багш болгоо юу?" хэмээн хашгичхад энгийн чинээ бодоогүй байсан Санчир наран туяагийн хажууд очин гараас нь бариад "Та яаж байгаа юм бэ? Би анх эргүүлсэн. Наран туяа надад багш шав хоёр болохгүй гэж зөндөө хэлж байхад би энэ хүнийг эргүүлж, сүрдүүлж, бүр танаар төрий барьж байгаад өөртөө тасгсан. Танд миний хайртай эмэгтэйг алгадах эрх байхгүй" хэмээн бас л хашгичв. Наран туяа тэртээ тэргүй ийм зүйл болох байсныг мэдэж байсан тул нулимсаа гаргасангүй. Харин юу ч дуугаралгүй Санчрын өрөөнд очин ном цүнхээ аваад намайг уучлаарай хэмээгээд хаалга зүгэлэхэд Санчир түүний гараас барин "Чи ямар буруу юм хийсэн болоод уучлал гуйгаад байгаа юм. Уучлал гуйх хүн нь ээж болохоос чи биш. Би чамайг явуулахгүй." "Би зүгээрээ Санчраа. Хизээ нэгэн цагт ийм юм болох л байсан. Чи гараа авдаа. Би хайрлаа."
Дахиж манай гэрээр битгий үзэгдээрэй. Маргаашнаас ажилдаач ирж болохгүй. Чамайг халлаа. Ээж, та болил доо. Гэх дуун хаалга хаагдахтай зэрэгцэн сонсогдов. Энэ удаа наран туяа цааш алхаж чадхааргүй болтлоо туйлджээ. Хүйтэн хан налан юу ч юм гөлрөн явган сууна. Тэрээр уйлсангүй. Тийм ээ. Ийм юм болох л байсан. Би мэдэж байсан ч хэтэрхий удаж байж боллоо доо. Сэтгэл минь дэндүү дассан хойно бүх зүйл боллоо. Ажил яах вэ? Болно. Харин хайр минь. Санчир үнэхээр хэлсэн шигээ жаахан хүүхэд шиг биш вэ? Би бараг хажууд нь жаахан хүүхэд шиг байдаг байсан. Үнэхээр халамжтай, тэгээд ухаантай. Баян айлын ганц хүүхэд гэхэд хаа очиж их ухаантай хүү шүү. За яах вэ? Маргаашнаас хэсэг сайхан амрий да. Хэмээн бодоод нэгэнтээ уртаар санаа алдаад гарав. Орцны үүдээр гартал эрдэнтэй тааралдахад мэд мэдээд явах гэтэл эрдэнэ. Багшаа, манайх удахгүй нүүх гэж байгаа. Энэ 7 хоногтой нүүн. Чи зав байвал ханд ихштэй туслаад нүүхэд бэлдээд өгвөл амжих уу? Өө тийм үү, уучлаарай, би амжихгүй байхаа. Яаралтай хөдөө явах ажил гараад би сая захирал багшид мүд хичээл орж чадахгүй хэмээгээд чөлөө авчхаад яг явж байна л да. Тийм үү. Ямар нэг юм хэрэгтэй болвол санаа зовлтгүй хэлээрээ. Ойлголоо. За би явъя да. Баяртай. Хэмээгээд гарлаа. Эрдэнэ наран туяагийн араас харснаа. Юу болсон юм бол доо? Чадaltaй, эвдрээгүй сайн охин юмсан. Хандминч сайн байдаг орж байгаад хэлий байц. Айгүй л бол нэрлэхэд хэлэхгүй хэмээгээд цахилгаан шат дарлаа. Хандаа энэ 7 хоногт нүүхэр болсон. Амны орон сууц маань өнөөдөр бэлэн болсон хэмээн ярьсан. Хөөх, тийм үү, ашгүй дээ. Хөө минь хоёулаа юмаа боож баглахантай хэмээгээд энэд алдав. Санчир дуугарсангүй. Наран туяа яаралтай ажилтай болоод хөдөө явах болчихлоо гин. Ямар ажил юм бол доо? Чи цаатахаасаа асуув. Ямар нэг зүйл хэрэг болвол хэлээрэй гэсэн юмсан. Нэрлэхүү юм чинь хэлэхгүй байж магад. Чи сайн асууж мэдээд чадлынхаа хэрээр туслаараа да. Үүнийг сонсоод ханд нэг бүх үннийг хэлэх гэснээ нөхрөө хинээс ч илүү мэдэх болохоор харин тийм гинэ, ажилласаа гарна гэд. Тэгвэл их л чухал ажил гарчээдэ. Аав ээж нь хэдий хэрэг насны хүмүүс байдгийн бол тэд нь гайгүй байгаа да. Гайгүй, бид хоёроос жаахан ахал хүмүүс байдаг гэж бүртгэл дээрээ бичсэн байсан. Гайгүй байлгүй дээ. Манай сургуулийн ачааллаас шантарсан юм билүү? Тиймч амар шантрах охин биш шиг л байсан. За тэр хүн яах нь яах вэ? Тэгээд хизээ хаусандаа нүүж орох уу? Химээгээд яриаг өөрчлөн асуувал нүүхэд бэлэн болчихвол хизээч болно. Ингээд хагасын өдөр тэднийх орон сууцнаасаа амны орон сууц руу нүүлээ. Санчир гэртээ байхаа болж бүр архичуудаг болж ээжтэйгээ ч юм яриха болон асуусан асуултанд хэрэгтэй бол ганц нэг үгээр хариулцгаад л өрөөндөө орон хаалгаа хаачдаг болов. Хүүн нүдэн дээр нь эвдэрч байгаа хараад ханд зүгээр байж чадсангүй. Нэг удаа хүүтэйгээ ярилцахаар шийдэн санчрыг бие засчаад гараад ирэхэд нь өрөөнд нь хүлээд сув. Санчра, чи ээждээ уурласаар л байна уу? Санчир хариу хэлсэнгүй. Чи хэвчний хөгжмөө зүүн орон дээрээ хажуулдан хэвдчихв. Ханд түүний чихвчийг аван хажууд нь суун толгойг нь илбээд. Миний хүү үнэхээр наран туяад тийм их хайртай юм уу? Чи ээжтэйгээ ярил л да. Хүүгийн юм байхыг харах надад хэцүү байна. Үнэхээр салж хагацж чадхааргүй хайртай болсон бол ээж нь ажилд нь буцааж авъя. Та хоёр яах вэ? Сайхан үерхэд л явж бай. Суух барих асуудлыг чамайг сургууль төгссөний дараа ярина шүү. Болох уу? Санчаар чихэндээ итгэсэнгүй. Ээжийнхээ өөдөөс та нэрээ ярьж байна уу гэсэн аятаа хараад нүд нь очтон гэрэлтэж. Тийм ээ, болж байна. Ядаж сургууль дээр харж бай л да. Тийм ээ, миний анхны хайр ээжээ. Би чинь 18 наснда анхныхаа хайртайгаа учирчихжээ. Би ярих гэж зөндөө залгасан боловч утсаа авдаггүй. Надтай юусаа яриха байсан. Ядаж байхад би гэрийг нь мэдэхгүй болохоор хаанаас олохоо үнэхээр мэдэхгүй хэцүү байна. Надад амал
Зүгээр сайхан үерхэн гадаадд сургуульд явж ирчгээд суух талаараа ярина гэж. Амлаж байна. Нараа маань намайг хүлээж чаднаа би мэдэж байна. Та хизээ ярьж хэлэх вэ? Бас нэг юм байна. Хилээ хэл ээжээ, би хийсэн бүхнийг шин дагах болно, амлаж байна. Та хоёрт хүүхэд одоогоор огт байхгүй шүү. Гэрэлсний дараа л хүүхэдтэй бол энэ юу гэж байна вэ гэвэл унтаж хэвтэж болохгүй. Сайхан хүүхэд зангаараа үерх. Ха амлаж байна, амлаж байна. Ингээд ханд утсаа авчран наран туяа руу залгавал хэд дуудуулж байгаад утсаа ав. Сайн уу наран туяа? Юу хийгээд байна да? Сайн. Та сайн байна уу? Би хийсэн зүйлгүй гэртэл амраад байж байна. Хангалттай амарсан бол маргаашнаас ажилдаа ороорой. Юу, нэрээ болох юм уу захирал багшаа? Тийм ээ. Тэгтээ өмнө нь чамтай ярих юм байгаа. Тийм болохоор өглөө эрэнгүүтээ манай өрөөнд ороод ирээрэй. За багшаа, ойлголоо. Баярлалаа. Ханд утсаа таслаад санчир руу хараад. За, би хэлсэндээ хүрлээ. Харин одоо чи хүрэн шүү. Мэдээж. Баярлалаа танд. Би заавал гадаад явж сургуулаа төгсөж ирээд дараа нь суух гэрлэх талаар ярина. Бас тэрнээс өмнө ямар ч хүүхдийн асуудал байхгүй, унтаж хэвдэхгүй гэд инээхэд ханд зөвшөөрөн толгой дохиод өрөөнөөс гарав. Наран туяа уцаа барьсан чигтээ гайхшран бодолд автав. Юу болсон юм бол? Захирал багш бодлоо өөрчлөв үү? Үгүй дээ, ийм хурдан өөрчлөгдмөөргүй юм. Арай санчир элдв ааш гаргаж ээжигээ айлгсан юм биш байгаа да. Чамаага ямар их санаж байна. Утасны чин дуудлагыг хараад бушуухан аван ярмаар байвч би л чамаас холдож байж чи намайг мартна. Утсан дээр гарах чинийхээ нэрийг хараад хичнээн удаа уйлсныг чи мэдэхгүй л дээ. Одоо ингээд ажилдаа орчхоор байнга сургууль дээр тааралдах болно. Тэр үед ямар байцгаах болов? Удахгүй төгс хэмчин тэгж байгаад он цагийн эргэлтэнд мартагдах байлгүй дээ. Хайраа гэж химээж байтал утсанд нь мессеж ирхэн тэр. Чи яагаад утсаа авахгүй мессеж бичгэд хариу бичихгүй байгаа юм бэ? Би чамайг санаад галзуурах гэж байна. Тэгтээ маргааш чинийхээ хөөрхөн царайг харна гэхээс нойр хүрдэггүй. Ээж бид хоёрын үерх хийх ч зөвшөөрсөн. Маргааш уулзаж байгаа чамд өөрөө хэлэх байхаа. За одоо унтдаа маргааш ажилдаа сайхан амраараа хөөрхнө. Юу, захирал багш бид хоёрын үерхлийг хүртэл хүлээн зөвшөөрлөө гэж үү? Сони юм да. Энэ бүхэн нэг л ойлгомжгүй болоод байх шиг. Юу л болох гээд байна да. Тэрээр санчирт хариу бичих гэснээ ямар жаахан охин биш хэмээн өөрийгөө шоолон инээгээд маргаашийнхаа бэлтгэлийг хийхээр болсон шүүгээгээ онгойлгов. Маргааш өглөөр нь хүчтэй цохилох зүрхээ намжаах гэж хид уртаар амьсгаа аван гаргаад зөвшөөрөл аван захирал багшийн өрөөний хаалгыг тогшоод яван оров. Наран туяа ажилдаа эргээд ордоо. Хүүхдүүд чамааг нэхэд байна. Санчир та хоёрын асуудлыг бид гурваас өөр хинч мэдэхгүй, мэдэгч ёсгүй. Цаадах чинь жаахан хүүхэд яг одоо юугаач ялахгүй байна. Харин чи нэгд нас бийд хүрсэн. Хоёрт багш болохоор чамааг ухаалаг хандаасаа хэмээн би хүсэж байна. Ойлголоо багшаа. Хүүхдийг хүүхд чигээр нь л бодож харьцаж яваарай. Тэр чинь амьдрал юу ч мэдэхгүй нялх хүүхчүүд ээ. Наран туяа үүнийг сонсоод доош харан толгой давхил ханд үргэлжлүүлэн. Их шартай хүүхэд байгаа юм. Аятайхан байж байх ёстой байрыг нь мэдрүүлээрэй гэж чамаас их хүний хувьд хүсэж байна. Тийм ээ багшаа, ойлголоо. За одоо ажилдаа ордоо. Ханд наран туяа гаргачхаад сая нэг сансандаа хүрсэн бололтой арагшаа сандлаа налан уртаар амьсгаа аваад бие сул тавилаа. Санчир урд урдынхаасаа илүү баяртай явдаг болов. Харин наран туяа тэгж үл чадна. Санчир тунирхан надад хайргүй болчихсон юм уу? Нэг л хүндий байгаад байдаг болж хэмээхэд наран туяа чи одоо удахгүй сургуулаа төгснө. Хичээлээ сайн хий гэхээс өөрийг үл хэлдэг ажээ. Гэтэлч санчир Англи улс руу сургуульд явхаар болсноо түүнд нэгэн орой хэллээ. Нараа, чи намайг хүлээж чадах уу? Би заавал ганцхан чамтай суумаар байна.
Чи одоо том хүн болсон. Хүний газар очиод оюутан болж бие дааж амьдраад ирэхээр бодол санаа чинь өөрчлөгдөнө. Тийм болохоор би амлаж чадахгүй. Юу яриад байгаа юм бэ? Би заавал чам дээрээ ирнэ. Харин чи хүнтэй сууж болохгүй шүү. Чамайг ирнэ гэд хүлээсээр байгаад нэг мэдсэн би эмгэн болчихсон байвал яана. Мангартаад бай. Би ирнэ гэсэн бол ирнэ. Их удлаа гэхэд 5 жилийн дараа би хүрээд л ирнэ. Би угаасаа чамаас тийм удаан хол байж чадахгүй. Дараа жилээс жаахан учир зүгөө олцоход чамайг хажуудаа авнаа. Наран туяа үүнийг сонсоод юу ч хэлсэнгүй. Санчир түүнийг чангаар тэрвэрэн эрхлүүлэх аж. Наран туяа цаг хугацаа бүхнийг харуулах байхтаа хүмүн гэхээс өөрийг хэлж чадсангүй. Нисэх онгоцны буудлын дээр нулимс унахгүй хичээн зогсно. Санчаар харин аав ээжээсээ зовж байгаа шинжгүй наран туяагаа тэрвэрэн зогсоо зайгүй үнсгэж. Эрдэн тэр хоёрыг харан нүдээ том болгосноо ханд руу асуусан харцаар хараад энэ хоёр хизээдээ юм болчихсон юм. Гэтэлч зорчигчд ороорой хэмээн зарласан тул Санчир аав ээж дээрээ хурч ирэн үнсүүлээд аавынхаа асуусан харцанд инээмсэглэж байгаад таныг гайхаж байгааг ойлгож байна аава. Нарааг минь битгий буруутгаарай. Би өөрөө эхэлж хайртай болж өөрөө таны хэлдэг ялалтыг байгуулах гэж тэмцэж байж өөрийн болгосон юм. Ээж та битгий ажлаас нь халчхаараа хэмээгээд цааш иргэн бүгдийг нь баяртай хэмээсээр явлаа. Эрдэнэ ханд хоёр хүүгээ баяртай хэмээгээд явхаар эрэгтэл наран туяа харагдсангүй. Явчихсан юм байхтай хэмээн ярилцаад ханд авч гарсан сүүгээ хойноос нь өргөхөөр тавцан дээр гарan очлоо.